Энэ бол цаг үеийн болсон юм одоо хуулийн төсөл орж ирж байгаа. Тэгээ сүүлийн үед энэ бензин шатгууны үн таньж маш их нэмэгдсэн. Үнийг дагаад өргөр өглөөний бараа бүтээгдэхүүн бол маш их нэмэгдэж байна. Хувийн дээр бол маш их чалж байна. Тэр шүүднээсээ одоо орлогын албан дотрог бол бууруулах бол үнэхээр хэрэгцээ шаардлага бол ард иргэд дээр үүссэн. Тэр шүүднээсээ өнөөдөр бас энэ санал асуулга энэ хүмүүсээс авсан санал дээр бол иргэд бол маш их дэмжсэн байна л да. Тэгээ өдөө суманд айл өрхүүдэд очиход бол яг энэ асуудлыг үл ярьдаг. Бид нэг л татвар төлөөлөдөг. Бид нар дээр энэ төрийн одоо ямар бодлого ирж байгаа юм бэ? За үүний цаана одоо хулгай энэ төрд байгаа улсууд тэдний эдэн одоо их найдаар нэг эдцсэн, тэгсэн уусан эдсэн гэл ийм л одоо хулгай ярьж байна та нар. Ер нь төр одоо яг юу хийгээд байгаа? Энд өсөн мөнгө чи хэдийн хэмжээгээр нэмэгдсэн. Тийм хэмжээгээр л одоо хулгай хийгээд юм байна. Тэрнээс одоо энэ суманд энэ одоо айл энэ хөдөөд энэ манай одоо хаалгаар бол ямар ч өсөлт орж ирсэнгүй. Харин энэ татвар л одоо ингээл байнгын байждаг. Байнгын л татвар төлждөг. Ийм асуудлыг ярьждаг. Тийм учраас энэ одоо хуулийн төслийг бол дэмжиж байна. За энэ хуулийн төсөл хэрэгжснээр одоо айл өрхүүд дээр хэдийн хэмжээний одоо дэмжлэг очих уу? Айл өрхүүд маань одоо энэ дарамтаас одоо яаж ямар байдлаар чөлөөлөгдөх үү гэдэг дээр одоо тодорхой хариулт хэлж өгөөч гэсэн ийм асуулт байна. 5 номер. За энэ 9%-ийг нь хөнгөлснөөр ер нь бол иргэдэд 2.7 орчим их найд төгрөг үлдэх юм. Энэ яг нөгөө талдаа төсвийн орлого төдий чинээ буурна гэж байгаа боловч энэ 2.7 их найд төгрөг бол одоо элсэнд асгасан ус шиг огт алга болохгүй. Одоо гол руу шидсэн чулуу шиг огт алга болохгүй. Эсвэргээрээ энэ 2.7 их найд нь өөрөө төсөв рүү орвол яадаг вүлээ? Жинхэнэ энэ төсвийн зарцуулалт хаашаа юунд яваад байгааг нь мэддэггүй. Ёстой элсэнд ус асгасантай адилхан болдог. За тэгэхээр энэ 2.7 их найд төгрөг иргэдэд үлдснээр энэ иргэд чинь энийг яах вэ? За сумын иргэд гэлээ гэхэд нөгөө дэлгүүртээ орж худалдаа бараагаа хийх нэ. Одоо үсээч засуулж чадхаа байсан гэж шít. Үсчиндээ орж жоохон ч гэсэн үсээ засуулах нэ. Улмаар тэр үсчингийн тэр дэлгүүрийн 8 нэрийн одоо дэлгүүрүүдийн яах вэ? Орлого нэмэгдэх нэ. Орлого нэмэгдэхийн хэрээр тэр төлөв татварнаас түүгээрээ яах вэ? Баас нэмэгдэнэ. За энэ 2.7 их найдыг иргэд өөрснөө дураараа захиран зарцуулна гэсэн үг шүү дээ. Төр дөгж захиран зарцуулуулахын оронд өөрснөө зарцуулна гэдэг чинь хамаагүй илүү үр ашигтай, илүү бодиттой, илүү яг хувь хүний амьдралд одоо нэмэр болох үс ийм л одоо зарцуулалт болно. За тэгээ мэдээж хэрэглэж шүү дээ. Энэ мөнгөийг чинь ерөөсөө аваад алга болгочихгүй. Хэрэглэн гэдэг чинь хэрэглээний татвар бас нэмэгдэнэ, тий? Нөгөө нөөтийн татвар түгээрээ. За ингээд бас нөгөө татварын бааз суурь бол бас нэмэгдэнэ. Тэгээ энэ агуулгаараа бол эдийн засаг дах одоо цусны эргэлт сайжирч, эдийн засагт бол ямар нэгэн хортой юм уу, сөрөг үр дагавар ерөөсөө гарахгүй. Тэгээд энэ иргэдтэй итгэх хэрэгтэй байгаа юм. 9% нь хурааж аваад би чиний өмнөөс зарцуулъя гэдэг чи хэр ухаалаг зарцуулт болох вэ? Иргэн өөрийнхөө хөдөлмөрлж олсон тэр 9% авч үлдээд одоо 2 сая төгрөг байлаа гэхэд 180 мянган төгрөг л авч үлдэх тухай яригадаад байгаа юм. Тэгэхээр энэ 180 мянган төгрөгийн зарцуулалт илүү ухаалаг, илүү үр ашигтай, яг тухайн гэр бүлд маш их одоо тийм ач холбогдолтой, үр ашигтай, хэрэгтэй ийм л зарцуулт болох юм.